Сайн байна уу? Сургалтын менежер жилийн эцсийн дүн гэсэсэр үйлдэх зааварчилгаа. Сургалтын менежер өөрийнхөө LXP-цэг, E-SQL-цэг, MN-STEM зэрэг орно. Сургалтын менежер үнэлгээ үндэсний жилийн эцсийн дүн дэцсийг сонгоно. Тэглээс дараах байдлаар гаргах бөгөөд 2025-2026 табыг сонгоход баталгаажуулсан хичээлийн дүнгууд жагсаалтаар харагдана. Баталгаажуулсан табыг сонгоход багш нарын баталгаажуулсан жилийн эцсийн дүнгууд жагсаалтаар харагдана. Жилийн эцсийн дүнг эсэсрүүлэхдээ судалгааны нэрээр дарж орон дэлгэцний баруун дээд буланд барилах эсэс илгээх холбоо шууд товчлорыг дарна. Жилийн эцсийн дүн амжилттай илгээгдсэн бол илгээс нь тав руу шилжих бөгөөд сурагч бүрээр төлөв харуулна. Жилийн эцсийн дүн амжилттай илгээгдэхгүй байгаа тохиолдолд систем алдааны мессеж харуулах бөгөөд алдааны мессежний дагуу алдагдана. Эсэс рүү илгээс нь жилийн эцсийн дүнг харахдаа үнэлгээ үндэснийг сонгон жилийн эцсийн дүн дэцсийг сонгоно. Хариулах жилээ сонгоно. Илгээсэн табыг сонгоход эсэс рүү илгээсэн жилийн эцсийн дүнгууд жагсаалтаар харагдана. Илэрэнгүй мэдээлэл харах жилийн эцсийн дүн дээр курсороо байрлуулан болгоны баруун товч буюу маус хоёрыг дарахад харах товч гарч ирэх ба товчийг дарж дүнгийн дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээний төрөл, аргачлалыг харах болон дүнгийн мэдээллийг Excel-ээр татаж авах боломжтой. Жилийн эцсийн дүнг 10 метраагаар оруулах боломжтой байна. Мөн багш жилийн эцсийн дүн гаргахдаа улирлаас хагас жилээс зэргээр өмнөх дүнг ашиглаж дүн гаргасан бол тухайн дүнг засах болон устгах боломжийг анхаарна. Эсэс рүү илгээсэн жилийн эцсийн дүн баталгаажуулаагүй болгох. Сургалтын менежер үнэлгээ үндсэн цэцгийг сонгоно. Жилийн эцсийн дүн дэцсийг сонгон хариулах жилийн жилийг сонгоно. Илгээсэн табыг сонгоход эсэс рүү илгээсэн жилийн эцсийн дүнгууд жагсаалтаар харагдана. Туслах жилийн эцсийн дүн дээр курсороо байрлуулан болгоны баруун товч буюу маус хоёрыг дарахад баталгаажуулаагүй болгох товч гарч ирэх ба товчийг дарж илгээсэн жилийн эцсийн дүнгээ туслах боломжтой. Эсэс рүү илгээсэн төлөвтэй байгаа жилийн эцсийн дүнг татах болон устгах боломжгүй байна. Засах шаардлагатай бол баталгаажуулаагүй төлөвтэй болгоно. Баталгаажуулаагүй жилийн эцсийн дүн харах. Сургалтын менежер үнэлгээ үндэснийг сонгон жилийн эцсийн дүн дэцсийг сонгоно. Хариулах жилээ сонгон баталгаажуулаагүй табыг сонгоход багш нарын хадгалаад ирсэн жилийн эцсийн дүн жагсаалтаар харагдана. Илэрэнгүй мэдээлэл харах жилийн эцсийн дүн дээр курсороо байрлуулан болгоны баруун товч буюу маус хоёрыг дарахад харах товч гарч ирэх ба товчийг дарж дүнгийн дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээний төрөл, аргачлалыг харах болон дүнгийн мэдээллийг Excel-ээр татаж авах боломжтой. Сургалтын менежер жилийн эцсийн дүн засах болон устгах боломжгүй тул жилийн эцсийн дүнг тухайн багшаар асуулах шаардлагатай.